Сайн бацгаана уу? Өнөөдөр би та бүхэнтэй сэтгэлгээнийхаа нэг хэрэм хизээ нурах вэ? Хэн нураах вэ гэсэн сэдвээр ярилцах гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй байна гэдгийг хүний тоноос хэсэгдэж байна гэсэн үг огтхонч биш. Хүний нийгэмд амьдарч байж хүн хүнээс айж цочдог, хүн хүнийгээ гадуурхдаг зүйл огтхонч байж болохгүй юм. Гэтэл өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадуур гараад явахад нь айж цочдог, өрөвцөн хавцаар хавдаг тийм байдал байсаар л байна. Энэхүү бичлэгийг үзэж сууж байгаа та бүхэн өөрсдөө ганцхан удаа бидний оронд тавиад үзээрэй. 3 дугаар алхаад явхад чинь хэн нэгэн танил зорилгоо марттлааг үлрөө зогсоод байвал танд ямар санагдах вэ? Нөгөө талаасаа хөгжлийн бэрхшээлтэй залуучууд маань өөрсдөө идэвхтэй байж нийгмийн харилцаанд оролцож хандлагыг нь өөрчлөх хэрэгтэй байна. Эхний удаадаа биднээс айж цочин биз. Дараагийн удаадаа биднийг мэддэг боломжгүй. Аливаа зүйлийг нэг удаагийн орлогоор хийж үзэж хамтарч хэрхэж болохгүй. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй залуучууд бидэнд би хөгжлийн бэрхшээлтэй юм чинь чадахгүй мэдгүй гэсэн хүлээст бодлоосоо салах хэрэгтэй. Хэрвээ би өөрийгөө хүн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй юм шигээд амьдрал руугаад өгсөн бол өдөрт надад хайны жил, өөр хүүхэд, ажил мэргэжил гэдэг юу ч байхгүй байлаа. Айгүй л 45 мөсөг дотроо эргэлзэн л амтан сууж байгаа. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад заавал нэг чаддаг зүйл байж л таараа. Түүнийг л бусадтай хамтарч нээж хөгжүүлж гэж өөрийнхөө давуу тал өгөөж нийгэм хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй залуусыг дэмжлэг үзүүлэх зүйл нь арга ирэх нь байх ёстой. Үүнд би ээжигээ яхахыг хүсэж байна. Миний ээж намайг бага байхад хүүхдүүдээс тусгаарлахгүй юмсан нийгэмжүүлэх юмсан гэсэн бодлогоо хөтлөгдөв. Хүүхдүүдэд чихэр чимс өгчөөж надтай төглөөж найзлуулдаг байлаа. Би ч дээрлэх нэгэнд дээрлэхүйд шоолуулах нэгэнд шоолуулсаар найзтай байдаг байлаа. Ерөнхий боловсролын сургууль эрүүл хүүхдүүдтэй сургуулж дараачаар нь Монгол Улсын их сургуулийн улс төр шатны ангид оруулж сургуулжсэн. Сургахдаа миний ээж намайг гэр сургууль хоёрын хооронд өдөрт 15 мянган төгрөгөөр таксидод сургадаг байлаа. Магадгүй үүнийг үзэж сууж байгаа хүмүүс миний ээжийг яасан баян юм бэ гэж хэлж болох юм. Тийм зүйл огцонч байхгүй. Миний ээж жирийн суудал түрээсэлж ажилладаг өсчин хүн. Өдөрт олсон цөөхөн хэдэн төгрөгөө зөвхөн надад зориулж өөрөө өнгөцнийг өмсөх, амттныг идэх, найс нэгттэйгээ гарч наргих гэдэг зүйлийг умартаж амьдсан нэг юм. Бүхий л амьдралынхаа туршид зөвхөн намайг бодож өөрийгөө гагуунд нь хайсан ийм л мундаг эмэгтэй хүүхэд юм аа би. Үүгээрээ би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй хүмүүс миний үр хүүхдэд дэмжиж нийгмийн харилцаанд оруулаач гэж хэлхийг хүсэж байна. Бид нар өөрсдөө мэргэжил эзэмшил гарсан цагт ажил олдчих таараа гэсэн ийм хандлагыг би боддог байсан. Гэтэл ээжийг маань залуу байхад нь хүмүүс энэ хүүхдээ хүн болгох шатсан ч гэсэн ирээдүйд нь ямар ч итгэлгүй ийм ирээдүй ямар ч ирээдүй хүлээхгүй байсаар адил юунд нь ингэж хүүхдээ сургадаг байна гэж ярьдаг байсан гэлцдэг. Сүүлийн үед хараад байхад нэрэл бид нар энэ нийгмийн хандлагыг өөрчлөхгүй юм бол ямар ч ирээдүй байхгүй байна гэдгийг би хүлээн зөвшөөрөх болсон. Тиймдээ ч би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг гараад явахад нь айц очдог биш хамтдаа алхаад инээмсэглэдэг. Ажилд орё гэж яваад очихт нь бэрхшээлийг нь харж голдог биш чадварыг нь харж авдаг. Тийм нийгмийн социологийн төлөө дуу хоолой гаргаж хэлж байгаа юм аа. Их хүн болоод өрийн дулаан өнөрлснээсээ хойш би сэтгэл дотор минь нэг л айдас хурах болсон. Тэр юу вэ гэхээр гараар нийгмийн харилцаанд ороход хүн болгон айж ичдэг ийм байдал үргэлжлэхээр байх юм бол миний хүүхэд өсөж том болохын цагт ээжээсээ ичдэг болох үедээ гэж би айж байна. Энэ айдсыг маань үгүй болоход та бүхэн туслаач. Инхийн тул би та бүхнээсээ 3 зүйлийг хүсэж байна. Нэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тухай ойлголтыг эцэгчүүд минь өөр хүүхдүүдтэй өгөөч. Хоёрт хөгжлийн бэрхшээлтэй залуучууд минь өөрсдийгөө битгий гол цаг ямагт өөрийгөө хөгжүүлж бусадтай айлтгаж бодох хэрэгтэй. Та хүн болохоос биш тэжээвэр амьтан биш шүү гэдгээ байнга санаж амьдрах хэрэгтэй. 3 дугаарт иргэний боловсрол болон хичээлээс гадуурх бусад хичээлүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай ойлголтыг оруулж өгөөч гэж хэлхийг хүсэж байна. Хүн амынхаа толгойд биднийг хүнээрээ тоолж оруулдаг мөртлөө хүн шиг амьдрах боломжийг мань бий болгож өгөөч гэж хэлмээр байна. Видеоныхоо төгсгөлд та бүхэндээ нэг зүйлийг уриалж хэлмээр санагдаж байна.
Сүүлийн үед бид Facebook дээр би энийгээ челленжж дуудах болсон. Тэгвэл та бүхэн хөгжмийн бэрхшээлтэй иргэдэг ядуулан гадуурхахгүй тэгш харцаж эрхийг нь илүүдээ гэж цаасан дээр бичин зураг оруулж би энийгээ ийм челленжж дуудаасаа гэж хэлхийг хүсэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.